тэрээр төзөвлөгөө гаргаж Фүчи том хоёрыг өмнөх техникээр таг устгахаар бүгдийг хоёр багт хуваагдахыг хийв. Тэр Тамитай хамтрамжуугийн цөмрүүдээр хөджүүдэг хамгаалахын тулд усаарч байгааг анзаарч хамтдаа өөх гэж дүйдэн тэднийг өрөвдөн. Мангас тэтэнлүүдээс чихв. Тамия Фүчи хоёр тэмдрүүлүүдийг зөсөж Чобо гинтийн дайрт хийсэн ч Мангас түүнийг хойш идлээ. Мангас тэдний бүх хөдөлгөөнийг мэдэрч хариу үйлдэл үзүүлж байгаа тул цөмд нь хүрэхэд хэцүүг Фүчи ойлгосон ч Тамия боломж хархан түүнийг өргөжтэй үед Фүчи том хоёр хамгаалсан ч тэр хотгосолж хүн шархацсан ч Фүчи түүнийг цааш өргөжлүүлнэ гэдгийг мэджээ. Мангас Фүчи рүү ардаас нь дайлаа. Тома түүнийг хамгаалж Мангасыг ялахад тэр хөвштэй тул анхаарсаа төлөвлөж хийв. Тамиа хамаг хүчээрээ дасааж түүний хүчтэй дайрт Мангасыг хоёр хуваасан ч тэрээр дахин нөхөн төлчиж өглөө. Чобо бүгдэд үүнийг дуусгах боломж гэж хэллээ. Тома тагийн цэмийг олж Фүчитэй хамт дайрч Чобо жүүрүү дарив. Тэд хоёулан үндэсэж Мангасаас нь дунсан ч Фүчи тагийн тарчиж байгааг харав. Тэр түүнийг тэрвэрэн эцэст нь амрах цаг болсныг хэлв. Түүний бие алгуулж Фүчи түүнийг өрөө үлдээснийг анзаарсан ч Жува бож өхийг хүссэнгүү. Чобоноос зэсгээ харгаж ирв. Энэ нь түүний тэнснээс хулгайлсан. Усны махбод шингэсэн тагийн онгод байжээ. Жугийн галт тав саталхан тулд тэр үнийг түнлөө шидлээ. Энэ нь түүний нөхөн төчлөлтийг зогсоож тэр түүнийг тамлж эхлэв. Гэвч Тамиа түнд тарчлалгүй өхийг өгөв. Таг амьд хоодоо завж шаналж байсныг тэр мэднэ. Тэр түүнийг эцсийн мөчөө таатай өмрүүлэг гэж Жугийн дэлгэд тасанд Жу хамгаалж чадаагүй уучлахгүй. Гэрч тэр эмэгтэй өөдөөс нь инээмсэжхийг харж тэр түүндээ хоссондоо баяртай байлаа. Жу эцэст нь нөхөж Фүчи талаанаас бүгд амьд үлдсэн нэпхэж чадахгүй ч бусдын зүгээр болов гэж гайхна. Хэдэн хормын өмнөх рантан ордон тасаа гэрээрөө шилжихэд тэрээр Гизаог өөрийг нь хүлээж байхыг харав. Тэр тусдахыг хүсэхгүй байгаагаа хэлж цаад болохгүй бол юу ч хийхгүй гэж амласан ч Мэй түүнээс яагаад Рингэнд байхгүй байгаа гэсэн. Рин ордноос явж өөрт нь цэцэн бэлгийн эрхийг харахыг тушаасан гэдгийг тэр илчлэв. Сагири үүнийг юу болохыг мэдэхгүй байсанд Рин үүнийг экспедицийн хувь тавьсан. Аз заяаг хахад ашигладаг болохыг Мэй тайлбарлав. Сагири тэнснүүдэд тэдний хөдөлгөөнийг уншуулахгүй тулд үүнийг устгахаар бэлдэв. Гизава таагаараа түүнийг зогсоож сэлмэ тавихыг харуулад хэрэг хамтрахгүй албат нэрэн гэж хэлв. Тэр тололдох гэж ирээгүйгээ тайлбарч арс дээр өмнө дэгдээсэндээ уучлалгүйсэн ч тэнснүүд өөрсдөө тэднийг тийшээ урьж авчирсан тул үүнийг өөрсдөө тарьсан гэв. Тэр биенээ өргөжлүүлэн асах нутахгүй гэж бодно. Тиймээс тэр хүчирхийллийг засааж бусадтай хамт арсыг орхихыг хүсэж байна. Гизава түүнийг тавьж явуулан энэ мөргөлдөөний сонирхгүй байгаагаа тайлбарлаад их газартаа буцах нутахгүй гэдгийг хэлв. Түүний юу гэсэн үг болохыг асуухад тэр тагийн хуурамч үзүүлэлээ идэвхжүүлж Ринээс хаос руу ясныг үзүүлв. Рин их газрын бүх хүнийг там босгохоор төлөвлөж байгааг тэр ичилж их газрыг бүрхэж хүн бүрийг хувирахын тулд хөлөг онгоцонд мянган нэрвэшээ хатсныг тайлбарлав. Хүмүүс цэцэг болон хувирмагц тэд нэгдэж хөрхөн шиг аратан болж Риний өргөж хүсдэг байсан төгс таныг гаргаж авна гэж тэр тайлбарлав. Тэр тагийн хуурамч үзүүлэлээ зогсооход Сагири тэнснүүд яагаад энэ зүйл хийж байгааг ахна. Хүмүүс тэдний хорт мал сүрх шиг гэж тэр тайлбарлав. Хүний амийг хизээч авч болохгүй гэсэн Жоф Фукагийн сургаалыг Мэй түнд санаалав. Гэвч тэрээр нөхцөл байдал өөрчлөгдсөн гэж түнд хэлв. Зүүн өмнө анхны гадны хүмүүс арал дээр ирж тэнснүүд тэднийг устгах үедээ хүмүүсийн сэтгэл хөдлөл тэдний тагийн чанарыг сайжруулдаг тус хүмүүс гайхалтай болохыг ойлгосон гэ. Гизава тэднийг тагийн хамгийн шилдэг их өсвөр гэж үзнэ. Тиймээс тэнснүүд тэдний хизээч орлохгүй мөн хөшгүй мөнхийн рашаан төгс болсон тул тэдэнтэй ойлголцоод хүрэх боломжгүй битгий тэмдэглэв. Шионы амнаас аюулд орсныг тэр ойлгов. Тэрээр зүжүнийг 200 гаруй даалсан тур хэдийнэ төлцнийг бид харна. Зүжүний нөхөн төлчиж дудааширч байгааг тэр анзаарав. Тэрээр түүнийг тагийн энергийн дуустал нөхөн төлжөхөд хүргэж ингэснээрээ ясгаар төлөвлөж байгааг бид мэднэ. Тэр өргөжлүүлэн түүнийг цавчих боловч нүрүүгээ түүнийг хязгаартаа тулж байгааг мэджээ. Зүжин түнлүү артаас нь дарив. Шион түн рүү далайж ухрахаас өөр аргагүй болгов. Тэр цогцснуудын ард ногдож Шионыг яагаад аратан шиг тулж байгааг гахна. Тэнцэг алсныхан төлөө түүнийг хизээч уучиж чадахгүй гэдгийг тэр тэмдэглэв. Зүжиний нөхөн төлчиж дудааширсан тал түүнийг эцсийн шатандаа орсон гэж нөрөөг үзв. Гэвч тэр гинт таагаараа бүх цогцснуудыг өргөж Шион руу шидэв. Шион нөрөөгөө хоёрыг завгүй байх хооронд тэр биеэ тэнхүүжлэхээр төлөвлөх бөгөөд Шионыг тагийн дараалсан дайралтаараа өөрийн амьдралыг богиноос сууж байгааг мэджээ. Тиймээс түүнийг хязгаартаа хүрхэн зөвхөн цаг хугацааны асуудал байлаа. Цогцснууд түүний мөрөх гэж байхад тэр тэднийг тас цавчиж зүжүүрөө дайрсан бөгөөд зүжүүн дайралтаас зайлшгийж хойш эсрэв. Тэр Шионыг өөрт нь хизээч хүрч чадахгүй гэж бодно.
Гэвч Шионгийн дэрнийхээ үзүүрийг авч зүжиний цөмрөө шидэв. Тэр хөл дээрээ товтох гэж хичээн. Зүжим нэрийг сохорч аваад Шионаас өвшин ирмэгт байгаа мөртлөө яагаад толцаад байгааг нь асуув. Нөрүүга түнд туслахаар яарсан ч тэр түүнийг хол байхыг хижив. Түүнийг анхаар санисандаа хооронд зүжин цогцнуудыг ашиглан түүний дарав. Тэр тулаан дууслаа гэж бодсон ч Шион гинт малтран гарч ирэв. Зүжин түүнийг амьд байгааг харж би чадсангүй. Тэр Шионыг хэдийн өгсөн хүний төлөө яагаад өөрийн намыг богиносгож байгааг гайхам. Тинзагийн өшөөг авч амжаагүй байгаа тул түүний араас гişүү тоглоогүй гэж тэр тайлбарлав. Түүнийг тулаанаа өргөжлөж хэрбэж гэхэд Зүжин Шионыг аюустай гэдгийг мэдэх тус сандарч хэлв. Тэр таахаараа ирний үзүүрийг өдөртсөн бөгөөд Шионгнээс зайлсхийж чадсан ч Зүжин цогтхын тулд ослоо шонгов. Шион түүнийг олох гэж зүтгэхдээ тавг нь мэдрэхэд анхаарлаа хандуултал. Зүжин уснаас гэрч ирэхэд Шион түүний хэдийний биснийг анзаарав. Тэр Шионд өөрийг нь дутуу үнэлэхгүй байхыг сануулад нөхөн төлцөлтөд хорцлохын тулд Гилавагийн техникийг дуурайснаа ашиглав. Тэр Шионд өөрийн жинхэнэ төрхийг үзүүлж одоо түүний хөдөлгөөн тассан тул тулаанд ялна гэдэгтээ итгэжтэй байгаагаа хэлв. Шион нөрөөгөө хоёр түн лүү хамтдаа дайрсан ч тэр тэднийг ухраав. Шионы толгооноос цас гож хүйд тэрээр сарвах хэн аснаа гинт санав. Ээж нь түүний нөрийг зүсч буй Шионыг бид харна. Түүний ээж нь жүжигчин хийж амьдралаа салгуулах гэж зүдэрдэг байсныг бид мэднэ. Тэрээр харахгүй мөртлөө дайртаас зайлсхийж чаддаг сэлэнчний хүүгийн дүр эсгэж ээжтэй мөнгө олоход нь тусчдаг байв. Бүгд түүний үзүүлбэрийг биширдэг байлаа. Тэрээр төрөлхийн сохор байсан бөгөөд тав хэхэн мэдрэхийг хэдийн мэддэг байжээ. Гэвч ээж нь олныг татахын тулд түүний нүүрэнд сарвын үлдээсэн байв. Нэгэн өндөр албан тушаалтан түүний тухай мэдэж хараагүй хүмүүсийн холбоонд эсвэснээр кэрээр Амана өвхийнхэнтэй нэгдэх боломж бүрдэв. Шион ирж сургуулж чигших бөгөөд багш нар нь түүний авиасыг биширч байсан ч сарвуудыг нь хаанаас асныг гайхна. Түүний ээж Шионыг тулааны үеэр шархацсан гэж тайлбарлаад алдартай эрдний мастер байсан эцгээсээ авиасаа үлсэн гэв. Тэрээр ээжийнхээ нэр хүндийг унахгүй тул энэ түүхийг даах бөгөөд бусад цаазын гүйцэтгэгчдэд өөрийн өнгөрсөн үеэ ярьсангүй. Тэрээр тэнцэг шүдтэй маргаалтахыг харж өнгөрсөн үе чухал биш. Зөвхөн одоо цаг л хамгийн чухал гэдгийг тэмдэглэв. Шүү түүнийг томоотой байхыг сануулгач шүү өөрийнх нь хүмүүжлийг хүндсэн Тинза уурлах бөгөөд Шион түүний чин сэтгэл зөрөх татархан. Тинза түүний эрдний эрдмийг гайхалтай хэмээн биширч шүтэнэ гэх боловч Шион ч мөн түүнийг хүндэлдэг болох нь харагдана. Одоо цагт Шион Тинзэг ирхэн санаж Зүжинийг ямар ч үнээр хамаагүй ялхаа шийдэв. Зүжин ангиар давтлагч Шион болтож Зүжин талцж явахтаач биеэ нөхөн төвчөж чадах тул Шионыг ялж чадахгүй гэж хэлнэ. Шион түүнийг үлдсэн таагаа ашиглан жижигж байгааг гадарсан. Нурууга аюултай болохыг сануулад өөрийгөө үлдэх хорон цотхыг тушаана. Зүжин тэднийг аянгаар нэрхээр зэсэн ч Шион түүнийг зөсөөж хідэн хэсэг болгон цочив. Тэрээр түүний тааг зөсөөж чадахгүй тул тасралтгүй нөхөн төлжүүлэхийн тулд гожиг нь сүргэсэн ч Зүжин мэгдийг нь согслохыг оршин гэдгийг мэдэж чанга атгана. Нурууга Шионыг божуулахыг хичээвч тэр нэгэнд шийдсэн тул өөрийг нь орхиж бусдыг хайхаар явахыг шаардна. Тэрээр Шионыг ердийнхөөс өөр байгааг анзаарав. Гэтэл Шион Тинзэд тохиолдсон явцыг мартаж чадахгүй байгаагаа хэлээд нуруугатай хамт зогцсон нь зөв сонголт байсныг тайлбарлана. Гэвч тэрээр Тинзэг орхисондоо өөрийгөө уучиж чадахгүй бөгөөд түүний гидсэн мөчтөө өвдөлт харамслаар дүүрэн байсан дах гэв. Шион өөрийг нь орхиод яв гэсэн нуруугаа цаашгүй одов. Хайртай хүмүүсээ алдсныхаа дараа өөрийгөө уучилж чадахгүй байгаа нь тэдний ижиж тас гэдгийг ухаарч нуруугаа ойлно. Тэрээр Тинза өөрт нь амьдрах урам зориг хэрхэн өснийг иргэн санав. Тэгээд Тинза түүний илтийг авч өгч буйг төсөөлөн нөхцөл байдлыг уйлан байж түнд хэлнэ. Тинза түүнийг юу хийхээ хэдийн мэдсэн гэж хэлэх шиг болоход тэр илдээ шүүрэн авч Шион руу буцсангүй. Шион хязгаартаа тулж мөчөрдөг ургамж биеийг нь оросон байсан ч илтээ тавхыг эсэргүүцсээр байлаа. Нуруугаа түүнийг түлхэн унгаж та энергийг нь сэргээхэд тусчна гэдгийг мэдэх тул чанга тэрв. Шион түүнийг охин хүүхэд байж хамаагүй хүрч болохгүй гэхэд нуруугаа түүнийг хивэндээ орсон баярлж зөөжин үхээгүй ч сэрхэхэд бүтэн өдөр хэрэгтэй хэлнэ. Шион түүнийг гүйцэх хэрэгтэй гэсэн ч нуруугаа ойртол мөчрөд нь Шионыг дахин сүлбэх тул зүгээр орхих нь зөв. Цааш үргэлжлүүлбэл Шионыг өхөн гэдгийг тэр мэдгч. Шион Тинзэг гидсэн мөчтөд шансан тул үсийг нь амаар байна гэж тайлбаршина. Нуруугаа тийм биш гэдгийг хэлээд Шион өөрийг нь аваад цогтох үед Тинза инээнсэж байсныг харсан тул тэр өвдөж харамсаж дунд өгөөгүй гэв. Тэрээр өшөө авах хэрэггүй хэлээд энэ арсаас амьд гарвал Тинзагийн тухай илүү олныг ярьж өгөх Шионаас гүн. Шион Тинзагийн орон зайг мэдэрч өшөө авалтын төлөө өөрийн амьдралыг зэзэслэхийг Тинза хүсэхгүй байсныг харав. Ингээд Шион нуруугатай хамт явхаар шийджээ. Дүр зэрэг Гилава дээр очиход тэрээр Зүжинийг ялгцсныг ухаарч Сагири Шионыг амьд байгаад баярлаач. Габимару гаюус тарсныг анзаарна. Өнгөрсөн үеийн дурсан чинд Габимару даалгавар биелүүлж явахдаа хэрэгтэй зүйлээ авсан тул одоо явах цаг болсныг багийнхандаа хэлнэ. Занда таарсан бүдий хөнөөдөг байсан Габимару ертөнхөөсөө өөр байгаад таслахуд нь гайхна.
Тэгээд тэр түүний гэрд нөөрчсөн байх гэж таамагсав. Тэрээр гэртээ харж эхнэр идэ хин нэгний хөнөх хэцүү байгаагүй. Гэхэд хинэн зөвхөн түүний бэртээгүй л байлна. Юу түүнд өөрийн дуртай хоолыг өгч Габимару зөвхөн Шиноби шиг амьдарч сурсан тул түүнтэй хийхэн харьцаа мэдгүй. Өдөртөгч түүнд байг устгах дараагийн даалгаврыг өгч тэрээр ажиллаа дуусгаад гэртээ хариу. Юу түүнийг өвтөн авахар зэгшэд Габимару өөрсдөө нь харуулахыг хүсэхгүй байгаа тус өөрөөс нь хол байхыг хүснэ. Түүний цуснд бүдэгцэн байхыг харсан ч юу хажууд нь гүй очиж тэрээр өөрийнх нь нөхөр хിവэр тул түүнээс айхгүй байгаагаа хэрнэ. Одоо цагт Габимару биедээ цэцгийн та таснаар түүний шархнууд хормын төтөн хүн төржиж өгсөв. Тэрээр Ран руу газар тавцах Ран бултаж хариу өгшөждөр түүний гарыг хогосов. Түүний гар буцаж байрандаа орж юу ч болоогүй мэт тултаж ирсэн ч Ран түүнийг шидэж орхив. Мэй Габимаруг цэцгийн тагаа шивлахаар шийдсэнийг ухаарах бөгөөд тэдний хорой руу явахаас өмнө Мэй томод цэцгийн тагаа шивлах нэрсэлтэд сануулж байсан үеийг шилжин. Хэрэг үнийг хинахгүй бол хүмүүс цэцэг болон хувирч амжилттай болбол Чобэ шиг бол чадна гэхийг Габимару сонсож байжээ. Тэрээр модны тэндрүүрийг биедээ тарвиж цэцгийн тааг хянаж чадах гэж асуухад Мэй хитрхи аюултай гिश्т Габимару Чобэ үнийг хэрхэн хийснээ гайхна. Чобэ өхлийн ирмэр дээр байсан учраас амжилтанд хүрсэн гэж Мэй тайлбарсав. Тиймээс түүний та зөвхөн хүн төлжилтэд төвжирч түүнд амьдрах гэсэн туш хамгүй хүсэж байжээ. Тома Габимару цэцэг болон хувирсан бүсэд хүмүүс шиг болж магадгүй тул үүнийг хийхгүй бай хайлан харуулна. Гэвч Габимару өөрт нь бас амьдрах шалтгаан болсон хүн байгаа тул хянаж чадна гэж үзв. Одоо цагт Мэй Габимаруг амьд үлдэхийн тулд хүн чанараа гэсэн гэж тэмдэглэн. Сагири үүнийг утахгүй гэж бодож байсан ч Габимаруг амжилтанд хүрнэ гэдэгт фиж байлаа. Ран түүнийг өргөжтүүлэн задах бөгөөд Ран түүний тавг хасаар байсан тул нөхөн төсөх чадвар нь төдийлөн нөлөөшгүй байгааг Габимару харна. Тэрээр өөрийн нөхөн төчижт болон таа солирч байгааг мэдэж хэрвээ Ран түүний голыг оноол дуусгах тул юуны төрөнд гол цэрэг хамгаалах хэрэгтэй гэж бодно. Тэр Раны нүүрсөө зөхөж Калара шатаасан ч Ран үнийг тэсвэрсэн. Түүнийг зөхөж холдоосоо. Юзөрхөд түүнийг эхнэр нь үнэхээр байдаг эсрэд чиргэлцэж байж тосдохын тулд хүн чанараа гэсэнд нь тэнэг гэж дуудана. Габимару түүний зөв гэдгийг хүлээн зөвшөөрөөд зөвхөн тэнэгүүл хүрч чадах газар гэж байдаг хэмээн тайлбарч эрүүл ухаантай үзэрхүү ураас навт өөр гэдгийг хийв. Тэрээр хизээч дийшгүй дайсантайгаа тусалддаггүй Чидашинзиг нь бассны төлөө Ранд хариуг нь барихаар өвдөлтөйдсөн босч ирв. Габимару өөрийн гашин чанараар Раныг ялж чадахгүй төр юзэрхагийн шороотойг ашиглан гүйцэн хэрэгтэй гэхэд Ран хувирсан ч оюун ухаанаа хадгалж өрцөн тож хэзүү байхыг охин гадаршина. Габимару тэд эрсдэлж гаргах хэрэгтэй тэмдэглээд Ран руу дахин гашаар тавчлаа. Ран тэхэн бүтсэн ч юзэрх гинт түүний хөлнөөс зөөрөн авлаа. Габимару төвчлөхөөр згсэн ч Ран түүний цэжийг нэвт сэлбэж Габимару биеэ гашаар бүрхөв. Ран үнийг тисэж түүнийг хязгаартаа тolж буй юзэрх руу шитгэх бөгөөд тэдний хөдөлгөөнийг нэвт харж байгаа тул өөрийг нь ялж чадахгүй гэж хэлнэ. Габимару бууж өгөхийг эсэргүүцсэн тул Ран талааныг үргэлжлүүлэхээр зхиж газрыг хитэн хэсэг болгон цөмлөв. Үүнээс болж юзэрх сандарч хэвшээ. Габимару түүнийг хүчээ шавхад хүрэхгүй бол тэд ялж чадахгүй гэдгийг хэлв. Тэгээд тэд түүний тавталгаанаас талтаж Габимару өөрийн техникээр түүний харааг нь хаав. Юзэрх түүнийг тогтоохын тулд тор хийж Габимару түүнийг шатаасан ч тэрээр малтах чадсаар байв. Тэд хамаг хүчээрээ таталж Габимару хүчтэй гашин цэхэл төгсөн ч ямар ч нөлөө үзүүлсэнгүй. Ран тэднийг үлээж орхив. Габимару газарт унахтаа тэнцэнүүд та энерги ихээр зарцуулдаг тус хоригсон хэлбэрээ нэг цагт барьж чаддгүй гэж Мэй хийснийг санав. Ран түүнээс эртүүл үүнийг чадж байна уу гэж асуухад Габимару хангалттай зүйл хийсэн гэх бөгөөд Рангийн тхийн хязгаартаа толов. Анигчих гэрэл мэдрэлийн системийг нь цочроож эрүүл ухаан цаг хугацааны баримжааг нь алдуулдгийг тэр мэдэх тул Рангийн нэрч хүч дуусахыг хүлээнгээ хосоо ашиглав. Түүний хувир санниж Габимару түнсүү дайрсан ч ирч хүч нь бүрэн дуусахаас өмнө хувирлаа цэцлэн тул түүнийг тэнцвэр чадвартай хэвээр байгаад анзаарна. Габимару үзэрхэд хандан түүнийг тэнхлэхээс өмнө гожийг нь устгахыг тушаав. Гэвч Ран бараг хүч дээрээ тогтож ядсан байсан тул зэвсэгтээ тагаа төлөвлөж буж өхөн гэдгээ мэдж байлаа. Тэрээр өөрийгөө амиа хичээсэн нэгэн тул амьд үлдэхийн тулд юу чин гэх ба хэрэг түүнийг амьд үлдээ стрессээс болж өөх байх гэж бодно. Түүний дээр харц ихэд тэр Габимару гүшгхийн холдуулж газараас шаран шавхнууд гаргаж бүрхөв. Тэр тэдгээрээ бултаж амдсан ч Габимару оногдох бөгөөд тэр түүнийг дэмжиж өгснөөр тэр усан мөндөр өсөрч чадна. Тэр Ран руу сумпан дайрч янсгалаа төвлөрүүлэн голыг нь зөсөж хаяхад түүний техник норон оноо. Тэрээр ах дүүстэй төсөж чадаагүйгээ харж эцэст нь амьсгал хураах бөгөөд Габимару түүнийг зүгээр сэсгэд санаа зовно. Тэр түнд өөртөө шахаарч хандвал гэж хэлнэ.
тэрээр шархан нэгтгэн гэж тайлбарлаач. Хэрэв нөхөн төсөхийн хязгаартай хөрвж тэр цэцэг болсон хуурна гэдгийг тэр мэдж байв. Тэр их нэртэйгээ дахин уулзахын тулд хүн чанараа гихээс өөр аргагүй байснаа хэлээд өсөн өнгөцний хаалганд хурдхан хүрэх хэрэгтэй тул одоо явахыг санаасав. Тэр өөрт нь амрах цаг хэрэгтэй байгаа тул төрүүлээд явахыг түнээс гисэн. Мөн тэрээр амийг нь аварсан түнд тасагсаа ирэрхийдэв. Гэвч түүнийг ясны дараа тэр хүн бэрцэн байх бөгөөд өөрийгөө өгөх гэж байна хэмээн бодно.